эрхэнд хэдэн хувийг хүүтэй байршиж байгаа талаар нийгмийн бодлого боловсрол шинжилгээ ухааны байнгын хорооны гишүүд хуралцсан. Нийгмийн даатгалын сангийн зарцуулалтыг аудитын байгууллага дүгнжээ. Төрөөс ахмад наснууд болоод оюутнууд хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг. Ингэхдээ маш бага мөнгө төлдөг учраас эргээд эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх тухай хууль боловсруулагчид хэлж байна. Тиймээс улсын төсвөөс гаргаж байгаа энэ мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэх байр суурийг салбарын яамнаас тавиад байна. Энэ тэгээс 18 насны хүүхдийн одоо тэр эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцдаг байсан. Гэхдээ үндсэндээ бол яг сая одон төвийн гишүүний хэлдэг тайлбараар 670 буюу одоо жилдээ нэг над 7-8 төгрөг өгдөг байсан. Энэ бол яг үнэнд бол бодит даатгал биш л дээ. Зүгээр хүн өөрийнхөө нэг ундаг машиныг л даатгуулахад жилийн 200 мянга одоо 50-аас 200 мянган төгрөг байгаа шүү дээ. Гэтэл бүхэл бүтэн одоо хүүхдийн эрүүл мэндийн асуудал бол маш чухал. Энэ бол одоо бид нар бас нэг сэтгэхүйн өөрчлөлт хийх хэрэгтэй юм. Тэгэхээр 4%, 2% нэг болгоод 2% болгочих юм бол эрүүл мэндийн даатгалын сан чинь бол маш байхгүй болчих шүү дээ. Тийм учраас одоо энэ олон жил явсан 4% хадгалаад хөлчилчих. Дээр нь эрүүл мэндийн даатгалын сан ашигтай ажилтгаж гэлээ ирээдүйд нийгмийн даатгалын сан алдагдал хүлээх цаг ирнэ. Тийм учраас энэхүү тогтолцоонд өөрчлөлт оруулах хуулийн заалтуудыг нэмж тусах ёстой гэсэн байр суурийг хууль боловсруулагчид илэрхийлээд байна. Мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. 2014